нэгнээ дэмжиж, хамтдаа өсөж хөгждөг. Өөртөө хайртай, үн цэнээ мэддэг, нийгэмд гэрэл түгээдэг эмэгтэйчүүд. Энэ бол гэрэлтэм эмэгтэйчүүдийн цаг. Таны урам зориг авах мөч эхэлж байна. Гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион дээр бидэнтэй хамтдаа байдаг сонсогч үзэгч танд яг энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. Гэр бүлийн радиогийн маань бүсгүүчүүдтэй, эмэгтэйчүүдтэй зориулсан бэлтгэн хүргэдэг гэрэлтэм нэвтрүүлгийн маань Мигмар гаргийн ээлжил дугаар энэ 7 хоногийн анхны дугаар хэлэхэд бэлэн болсон байна. Ингээ радиогийн 2 дугаар студид сэтгүүлч, сэтгэл судлаач, баясгалан гэр судлаач инх цолмон нар гэрэлтэм нэвтрүүлэг дээр ажиллахад бэлэн болсон байна. Баясагчтай энэ цаг мөчийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээ бидэнтэй хамтдаа байгаа эрхэм сонсогчдаа 104.5 84.5 гэсэн дэлгүүн дээр гэрэлтэм эмэгтэйчүүдийн хөтөлбөрөөр яг одоо сонсож байгаа шүү. Тэгээд 3W1045 эмэн гэсэн цахим хуудасаар мэдээж дэлхийн өнцөг булан бүрт байгаа тий эмэгтэйчүүд маань сонсох боломжтой. Тэгээд гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар яг одоо бас лайв стримтэй хүрж байгаа, дүрстэй хүрж байгаа гэсэн. Тэгэхээр гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудас руугаа ороод дүрстэйгээр бас үзээд комент зэгт сэтгэгдлээ, асуултаа ярилцах одоо тий тухайн үеийнхээ одоо мэдрэмж сэтгэл хөдлөлийг бас хуваалцаасай гэж урьж байна. Би тэрийн хувьд өнөөдөр хуримтлагдсан сэтгэл хөдлөлийн талаар ярихад бэлэн болсон байна. Тэгэхээр бүсгүйхэн гэдэг бол гайхамшигтай гэж илэрхийлсэн байдаг шүү дээ тий. Анх бүтээгдсэн тэр бүтээлийн орцоос ахуулаад энэ бүсгүй хүний оршихуй, энэ бүсгүй хүний адаглал инээсэглэл хүртэл байгаа байдал нь хүртэл энэ орчлон гэрэлтүүлж идэг, энэ орчлон чимжээдэг бүсгүй хөнгүүгээр энэ дэлхийн ертөнцийг төсөөлнө гэдэг бол яг л тэр хав харанхуйдаа ижлээ гэж ирчүүдийн бас тодорхойлтууд байдаг шүү дээ. Тэгэхээр яаж ч бодсон ээж нар байхгүйгээр, гэргийн нар байхгүйгээр бүсгүүчүүд байхгүй, октод байхгүйгээр энэ дэлхий бас яг тэр уйтгар гонигтай байдагтай адилхан тэглээгээд бүсгүүчүүдийг бардамнуулж, бүсгүүчүүдийг онгироож, бүсгүүчүүд бол өстой хаач байсан мундахгүй гэсэн энэ буруу бардамлыг бас өгч байгаа хэлбэр ердөөсөөч биш. Энэ бол бүсгүй та энэ ертөнцийн гэрэл гэгээ шүү. Гэрэлтэм нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байж улам илүүгээр бас гэрэлтээрээ гэдгийг бас уриалж байгаа. За тэгээд баясагчийн маань хэлсэнчлэн бид бүхэн хуримтлагдсан сэтгэл хөдлөл гэдэг одоо сэдвийн дор ярих гэж байна. Тэгэхээр хуримтлагдсан сэтгэл хөдлөл гэж юу вэ? Таны хувьд та энэ зүйлийг бас бодохдоо юуг ойлгож байна вэ? Таны хувьд яг ингэж амьдарч исэн өдөр хоногуд бас би юуг олж исэн, юуг алдчихсан гэдгийг бас бидэнтэй хуваалцаарай. Гэрэлтэм нэвтрүүлэгтэй хамтдаа биж өөрийнхөө бас яг тэр боломжийг ашиглаарай гэж бүсгүүчүүдийг уриалмаар байна. За тэгээд сэтгэл хөдлөл гэдэг маань их олон баг шүү дээ. Тэгээ ерөнхийдөө бол эерэг ба сүрэг тий. Тэгээ хуримтлагдсан сэтгэл хөдлөл гэдэг нь аль тал дээр бас яг орох юм шиг санагдчихлаа юм л да. Эерэг сэтгэл хөдлөлийг ч гэсэн бид нар ингээд байх хэрэгтэй гэж үздэг ч гэсэн энийг илэрхийлэхгүй хуримтлуулаад авах юм бол бусдад ерөөсөө бид нар эерэг тэр байдлыг тэр дулаан гэрэл элчийг түгээж чадахгүй тий. Харин сүрэг сэтгэл хөдлөлийг хуримтлуулаад байх нь бүр илүү ноцтой аюултай байж болцсохгүй юм. Тийм учраас өнөөдрийн одоо сэдвтэй хамт байгаад нэрээ би одоо аль сэтгэл хөдлөлийг нь илүү их одоо тий хуримтлуулт юм болоо. Энийгээ бас дор нь гаргах нь чухал юм биш үү гэдгийг бүсгүүчүүд маань ойлгоосэй. Мэдээж бид мөнгө санхүүг ч юм уу, эд хөрөнгөийг ч юм уу, алтар нэрийг ч юм уу те тэдгээр зүйлсүүдийг хуримтлуулж болно. Тэ ирээдүйд хизээ нэгэн цагт хэрэгтэй байх үүднээс харин сэтгэл хөдлөлийг хуримтлуулах нь хэр ашигтай байж болох вэ? Эсвэл хэр хохиролтой байж болох вэ гэдгийг өнөөдрийн агуулгаараа бас ярилцах гэдэг те. Яг үнэн. Тэгээ сэтгэл хөдлөл гэж юу вэ гэж сайн хэлсэн шүү дээ. Эерэг сүрэг сэтгэл хөдлөл гэх тий. Энгийнээр тайлбарлах юм бол таны эргэн тойронд болж байгаа тий. Дотоод ертөнцид болж байгаа тэр үйл явдал таны бие махбод тий тарих хоёрын өгж байгаа тийм хариу үйлдэл юм аа л гэж хэлээд байгаа. Одоо сэтгэл судлалын шинжилгээ ухаанд болохоор сэтгэл хөдлөлийг зөвхөн хийсвэр мэдрэмж биш ээ гэж тайлбарладаг тий. Харин 3 зүйл нэг зэрэг үйлчлэхийг хэлнэ гэж хэлээд байдаг нь бие махбодын урвал, сэтгэл хөдлөлийн сэтгэл зүйн мэдрэмж, хөдөлгөөний илрэл гэх тий. Гэт нэг сэтгэл хөдлөлөөр хүмүүс одоо яг уурлахаараа яалтчгүй нүдний харц нь өөр болоод тий хөмсгөө зангидаа дотруулаад ч гэдэг юм уу тий. Дуу хоолой ингээд нэг юм могцсон чанга болдог бол тий. Хүн баярлахаараа одоо уруулын одоо хоёр талын зураас дээшээ өргөгдөөд нүд эрчтэй хөвчтэй цаглаг болоод гэдэг шиг тий. Тэгэхээр энэ мэдрэмжүүдийг хилээд байгаа юм. Тэгэхээр зөвхөн сэтгэл хөдлөл гэдэг зүйл гарддаг байхan тий. Бидний биеэр илэрхийлээд үйлдэлүүдээр за тэгээд нөгөө талдаа бидний сэтгэл зүйн мэдрэмжүүдээр нөгөө талдаа бидний одоо нүүр царай гар хөл бүх зүйлд одоо гаргаж байгаа хөдөлгөөний илэрлүүдээр сэтгэл
сэтгэл хөдлөл гараад идэм байна. Тэгээ монголчууд тэгж ярьдаг штэ. Үгээ залгаад гэж ярьдаг тий. Үгээ залгисан ч гэсэн ингээ бүх зүйл ингээд ийм тодорхой харагддаг тий. Хичнээн үгээ залгицсан байгаа ч гэсэн хэрвээ жоохон тэр үед сэтгэл гонсгор байх юм бол царайг нь хараад одоо тий байгаа байдлыг хараад бид нэр анзаарчдаг штэ тий. Тийм тэгэхээр үгээ залгихгүй байх. Энэ маань бидний нөгөө нэг сэтгэл хөдлөл маань хоримтлагтаа даваараад дотроо байхгүй байхыг л хэлэх гээд байгаа шүү дээ тий. Тэгээд нэг бүсгүүн загтал ирсэн байсан. Цомоо маань гоё уншиж хүргээд энэ бүсгүү яаж одоо тий тэр хөдлөлүүдэд хоримтлуулчаад байгаа юм бэ? Энэ дээр гоё задлаад ярилцсан. За тэгээ. Түрүүн бид бүхэн бас ярьсанчлан тий эмэгтэй хүн гэр бүлээсээ, нийгмээсээ магадгүй одоо бусдаас тий тэр өөрийнхөө талаарх тэр сэтгэл хөдлөлийг ялангуяа тэр сөрөг сэтгэл хөдлөлийг хүлээж аваад тэрийг илэрхийлэхгүй яг л ингээл хадгалаад чихрийн цаас шиг эсвэл барины шил шиг хадгалаад байх тусам энэ нь өөрөө бидний сэтгэлийг өвчлүүлэх тэр тий өвчин болох юм аа. Бид нар бие махбодоо одоо ингээд өвдөхийг бол мэддэг шүү дээ. Тий яг тэрнтэй адилхан бид нар сэтгэлээ өвдөхийг хүлэмжшүүлж байгаадаа ялгаагүй юм аа гэдгийг бас хэлмээр байгаа. За ингээд нэгэн бүсгүйн загтлыг бас уншиж сонирхуулъя. Сайн байна уу? Би сайн гихнэр сайн ээж. Гэхдээ би хаана байгаа юм болоо? Гэрэлтэм нэвтрүүлгийн хамт олон. Би 3 хүүхдийн ээж, халамжид хань бас ажил мэргэжилтэй эзэн болсон нэгэн бүсгүй байна. Гаднаас нь харахад манай амьдрал яг л бусдын атаархлыг төрүүлэм төгс мэт харагддаг байх. Би өрөөч үргэлж нэмсэглэж, бүхнийг амжуулж, хиндэж төв болохгүйг хичээдэг. Чи үнэхээр мундаг юм аа гэдэг үгэнд анхандаа баярлдаг байсан болвол одоо энэ үг намайг баймилж байгаа мэт санагдах боллоо. Сүүлийн үед надад маш их туйлдал, ядаргаа мэдрэгдэж байна. Хүүхдүүдэд уйлгаад нөхрийгөө ямар нэгэн зүйл дутуу хийх болгонд дотор минь маш том уур хилэн дүүрч гомдол асгарах гээд байдаг болчихлоо. Яагаад гэдгийг мэдэхгүйч зүгээр шууд хашгираад бүх зүйлийг хаяад явчихмаар санагддаг. Гэхдээ л би үгүй би чинь ээж хүн. Би төвчих ёстой гэд дотроо залхичдаг. Өөрийгөө улам их хавчиж, шахаж, сэтгэлээ төвчих тусам шүн унтаж чадхаа байж би маань өвдөж эхэлж байгаа мэт. Би яагаад ийм их уур бухимдал гомдлоор дүүрчихсэн юм болоо? Энэ бүх хоримтлагдсан зүйлсээс би хэрхэн ангижрах ёстой юм болоо? Надад туслаач. За нэг юм 3 хүүхэдтэй бүсгүйн загтал ирсэн байна тий. 3 хүүхэдтэй тэгээ 3 хүүхэд магадгүй ингээд бага насны тий ойрхон бол ээжэд бол үнэхээр яалтчгүй одоо бие махбод сэтгэл санаа ядрах те хүүхдүүд ойлгоход хүртэл ядаргаатай санагдах тэр зүйлсүүд бол яалтчгүй ирдэг штеп. Тийм тэгэхээр ээжийн хувьд бол энийгээ бас анзаарцсан тий хартсан мэдэрсэн байгаа нь үнэхээр чухал байна тий. Тэгээд уур бухимдал гомдол ингээд байгаа ч гэсэн энийгээ би нэг илэрхийлж чадахгүй байна гэд. Харин тийм ээ. Бүсгүй хэд орчим насны бол магадгүй 3 хүүхэдтэй гэхээр нэг 35-аас 40 насны болоо гэж бодож байна. Тэгээ ингээ харах юм бол 30 40 настай бүсгүүчүүд ингээд анзаарах юм бол бүсгүүчүүд төдийгүй яг тэр одоо 90-ад оны 80-ад оны одоо тэ залуучуудыг анзаарах юм бол битгий олон юм яриадэ дуугүй бай. Том хүмүүсийн үг нь битгий орчвэ гэдэг ийм үзэл баримтлал дотор өссөн хүмүүс байдаг штэ. Тэгэхээр эн чинь юу хэлж ийнэ гэхээр зэрэг альва зүйлд ингээд зүв байна, буруу байна, гомдоод байна, шаналаад байна гэдгээ хэлэхгүйгээр өснөө гэдэг чинь тэр хэмжээний сэтгэл хөдлөлөө нуух, дарагдуулах, өөртөө болж байгаа зүйлсүүдээ бусдад илэрхийлэхгүй байх нь тэ чухлаа гэдэг ийм одоо мэдрэмжээр амьдруулчихж байгаа. Тэгвэл бүсгүйдээ хандаж юу гэж хэлэх гээд байгаа гэхээр зэрэг бага наснд энэ өгсүүдийг хэрэг сонссон бэ? Дуугүй бай. Битгий олон юмэр ямар их юм илэрхийлдэг, ямар их юм ярьдгийг гэдэг үгийг хэрвээ их олон сонссон байх юм бол та өөртөө ярьж болно гэдэг одоо тэр эрхийг өгөөрэй. Би дуугарч болно гэдэг эрхийг өгөөрэй. Та яагаад өвдөж байгаагаа, яагаад ядарч байгаагаа хүүхдүүдтэй илэрхийлж болохгүй гэж 3 настай одоо манай хүү 4 настай болсон. 3 настай багт нь цэцэрлэгт анх ингээд явуулж эхэлжсэн үе. 2 настайгаас л явж эхэлсэн л те. Тэгэхдээ 3 настайгаас нь жоохон хол цэцэрлэгт явж эхэлсэн. Тэгээд нөгөөдөг чинь тэрвэрлэх гэдэг юм билээ. Яалтчгүй хөлн олж байгаа ядарч байгаа. Өвлийн үүднээс бүр хэцүү тий. Тэгээд тэр үед нь чамайг ингээ би тэрвэрэд явахыг үнэхээр хүсэж чинь. Гэхдээ миний нуруу өвдөд байна. Би чинь бас жоохон настай хүн шүү дээ гэдгээ ингээд илэрхийлээд ихэсний дараа хөө маань тэрийг ингээ ойлгодог болж байгаа.
Тэгээд би тэгж хэлсээр аав нь хүүгээ тэврээ явах гэсэн чиний чинь нуруу өвддөг үедээ өвдөхгүй мүү гэж хэлэхэд нь амар тэр өөрийг нь ойлгож байгаа мэдрэмжийг аав нь мэдэрснээ ээжд нь ингээ ярьж байгаа байхгүй. Тэгэхээр эндээс юг илэрхийлж болохыг тэр 3 настай хүртэл ойлгоно. Тийм учраас ядраад байвал зүгээр ядраад байгаагаа хэл. Дэлгүүрт ороод юм худалдаж авах гэж мөнгөгүй байвал зүгээр танд хэлж болно. Та хүүхдтэй би мөнгөгүй байгаагаа хэлснээсээ болоод та дорд орж байгаа хэлбэр биш. Та ядуу зүдүүгийн ангилалд орж байгаа биш. Хүний амьдралд ийм зүйл ирдгээл гэдгийг ойлгуулж байгаа. Тийм болохоор өөртөө хэцүү байгаа зүйлээ хэлдэг байгаарэ гэж хамгийн ихэнд бас хэлмээр байна л та. Ер нь ингээд анзаараад байхад Монгол ээж нарын, Монгол аав нарын өөрийгөө ядарч байгаагаа хэлэх нь болохгүй тэр тохио юм шиг хүлээж аваад байдаг уу тий. Тэгвэл хүүхдүүд таныг ойлгоно. Тийм учраас үнэхээр ядарч байгаа хэлэлтэй. Та ч робот биш шүү дээ. Тэгээ аав нарыг ингээ хараад тахаар аав нар бас яг тэгж хэлэх ирэхгүй юм шиг ингээд амьдраад байдаг. Яг нэг ийм рил яваад исэн шүү дээ. Хүүхдэн залгаад аав сургуулийн юм дээр нэг тийм тэдэнд өрөх хэрэгтэй болчлоо. Тэгээ тэдийгээ тэрдний дотор өгөхгүй бол болохгүй юм байна. Аав нэг тийм би энд ингээ орохгүй бол болохгүй шүү гэл ингээл угсруулаад нөгөө хүүхдийн хэдэн өгүүлбэр хийсний дараа аав нь ингээл царин цонхыгоол тий. Тэгээд аав нь зохицуулнаа. Аав нь болгоно миний охин хүлээгээрээ гэж туцаа тасалж байгаа байхгүй тий. Тэр аавд бол ачаа болж байгаа, дарамт болж байгаа. Аав чадна. Гэхдээ хэцүү байвал ааваа хэцүүгээ хэлээ тий. Чадахгүй байгаа бол одоохондоо боломжгүй байна. Гэхдээ аав нь болгоно гэдгийг хэлэлтэй тий. Тэгэд энийг хэлснээсээ болоод та сул дорой хүүхдийнхээ хувьд үнэлэгдэхгүй хинч биш болж байгаа хэлбэр огтосоо биш. Тийм учраас эхний намжт энэ ээжтэй ингэж зөвлөмөр нь зүгээр л ядраад байгаагаа хэлчих. Яг үнэ. Тэгээд 9986 104 5 дугаар явц гэрэлтмийн маань утсыг одоо нээлттэй байгаа. Тэгэд мэдээж гэрэлтэмтэй маань хамтран ажиллая гэвэл 8866 104 5 дугаар явцаар холбогдоорой. Тэгээд эмэгтэйчүүд ер нь яг сөрөг сэтгэл хөдлөл тэр мэдрэмжээ хөвчлэн нуудаг бах тий. Эмэгтэйчүүд гэхгүй хүмүүс. Эргийг бол хүмүүс ингээд нүүрэн дээрээ гяс гаргаж ирээл тий. Өөрчлөгдөөл. За тэгэхээр ер нь бол нөгөө сөрөг мэдрэмжийг ингээд нэг юм дотроо хормлуулад байдаг юм шалтгаанууд бас байгаад байна шүү дээ тий. Тэгээ Монгол бүсгүүчүүдийн хувьд, ээжүүдийн хувьд нөгөө түрүүнд нөгөө залгидаг, үгээ залгидаг гэдэг шиг сэтгэл хөдлөлт мэдрэмжээ ч гэсэн ингээд залгидаг хэдин шалтгаанууд байгаад байдаг. Тэр юу вэ гэсэн чинь гэр бүлийн тулгуур байгаа шүү дээ би тий. Би чи ээж хүн шүү дээ. Би чин эхнэр хүн шүү дээ тий. Одоо байгаа байдлынхаа хувьд, харагдах байдлынхаа хувьд доктортой байх хэрэгтэй шүү дээ. Гэт инээмсэглэж явах хэрэгтэй. Тэгжээж гэр бүл амар амгалан байх гэдэг нэг тийм итгэл байгаад байдаг тий. За тэгээд нөгөө талд нь болохоор түрүүний цамаагийн маань хэлдэг яалтчгүй ээжүүд эмээнэр маань нэг юм төвчээртэй байх хэрэгтэй. Эмэгтэй хүний одоо бараг л дээд дүрм журман төвчээр гэж сургаж ирдсэн тий. Тэгэхээр л одоо юу гэдгийг сөрөг мэдрэмж янз бүрийн зүйл төрөнгөт би арчаагүй юм байна. Эсвэл би төвчээргүй юм байна гэдэг байдал руу орох гээд тий ингээд төвчээд байгаад байдаг тий. Нөгөө талд нь болохоор нөгөө эмэгтэй хүмүүс чинь нэг юм цаанаасаа нэг юм сэтгэлээрээ бусдыг халамжлах одоо бусдад одоо туслах хайрлах гэдэг нэг тийм төрлөх инстинкттэй хүмүүс шүү дээ тий. Тэгэнгүүт бусдыг халамжлах маань чухал. Тийм учраас би бусдад үүрэг ачаалал өрүүлэхгүй тулд би өөрөө хичээх ёстой гэл тий. Тэгэл бусдыг халамжлах үүргээ хэд өндөр тавиал өөрийнхөө хэрэгцээний жагсаалтыг хамгийн сүүлээр тавиад идэг тий. Тэгэл ингээл энэ шалтгаануудаасаа болоод сэтгэл хөдлөл нь хоримтлагдаал байдаг. Тэгэл нэг өдөр мэдээж тэр тесрэн штэ тий. Тэр болтол одоо ингээ хоримтлуулах гэдэг. Тэгэл нөгөө сайн ээж, сайн эхнэр байх гэдэг нэг юм нэг талдаа нийгмийн одоо дээр үесээ ирсэн соёлын тий ингээл нэг ийм зүйлээс болоод өөрийнхөө мэдрэмжүүдийг үүсгэх гэдэг тий. Энэ дээр бол бүр ээжүүдийг ирээдүйн охтуудыг төдийгүй хөвгүүдийг ч гэсэн бас сургаасаа гэж хүсэж байгаа байхгүй. Хэрвээ яг яаж сурахаа мэдэхгүй байвал тий яг мэрэгжлийн хүмүүст хандаж болно шүү. Баясаа зам хоёрын хувьд ч гэсэн охтуудад бүлгийн одоо тий байдлаар өөрийгөө илэрхийлэх, өөрийнхөө үн цэнтэй тэр өөрийнхөө гоё дотоод тэр шүүмжлэлийг зүгээр авч хадгалж үлдээд алийг нь сонсохгүй хэл хязгаараа хаагур тогтоохын гэдгийг бас ярилцсан юм сургалтын бас яг хөтөлбөр аргачлалуудыг бас хэрэгжүүлдэг байгаа. Тэгээ ер нь ингээд харахаар нэг нь болохоор твчих гэж шүү дээ. Твчихэн зүг гэдэг хэсэг нь бол үзээд идэх твчээ. Нөхрийнхөө одоо тий талаар яг хинд ярих уу, хинд ярихгүй юу. Тэгээ ямар ч байсан нөхөр чинь чамд яаж хандсан ч гэсэн твчих хэрэгтэй. Нэг хэсэг нь тэгэж хэлээд байна. А нөгөө хэсэг нь болохоор илэрхийлэх хэрэгтэй. Тэгээ илэрхийлэх хэрэгтэй гэж хаамаг очиж яриад ах юм уу. Дараа нөхөр бит хоёр маргалцсан чинь нөгөө хүмүүс яах юм тий гэдэг асуудал гарч ирдэг шүү дээ. Тэгэхээр илэрхийлвэл ямар арга замаар яаж юуг нь ярих уу гэдэг энэ өөрөө бас ирээдүйн
гэргий болоод айлын ихнэр болоод явхад энэ нэг скил болох гэдэг байхгүй тий чадвар болох гэдэг шүү дээ. Тэгэхээр энийг яаж одоо бас зохицуулах юм бэ? Тэр охтуудад өөрийгөө илэрхийлэх зөвөр эрүүлэр одоо бусдад өөрийгөө ойлгуулах тал дээр үнэхээр өвдөд байгаа бол нөхөртөө яаж болгох юм? Тий одоо жишээлбэл нөхөртөө очивол би ста нэрэ чамтай амьдэрсэн чи айгүй хэцүү чи над руу ингэж харахаар би бүр айгүй өвдөд байна. Ингээд хит хитэн удаа хэлчих юм бол тэр нөхөр юу гэж бүлээж авах вэ гэхээр надтай амьдэрснаас болоод зовдөг юм байна. Би энэ үнийг зовоогоод байт юм байна. Өөр хэлээр ойлгож хүлээж аваад байгаа шүү дээ. Тэр бүсгүй ингээ байгаагаа ингээ удалчих юм бол. Гэтэл тэгэж хэлж болохгүй байгаа юм тий. Тэгээ одоо ингээ сүүлийн үеийн бид нар нөгөө зэмжинер гэж яриад шүү дээ. Охтуудыг харах юм бол охтууд гэлтгүй хүүхдүүдийг харахаар шууд илэрхийлж штэ. Мэдрэмжээ шууд илэрхийлж. Та чи ямар кул юм бэ? Хөөе та чи уг нь кул ярнэ тэрэн дээр ямар мяа юм бэ ч гэдэг юм уу тэгээд шууд ингээ хэлчихэд штэ. Инээнгээ айгүй их илэрхийлдэг учраас. Гэтэл энийг инээнгээ илэрхийлээд байвал хамт амьдарч байгаа хүнд маань шарахыг өгөх юм уу? Эсвэл хөтөлтийг өгөх юм уу? Энэ ингээд нэг юм суралцах зүйл болж хувирчаад байгаа байхгүй. Тэгээ за ингээд өөрийгөө тэгвэл илэрхийлэх тал дээр зөв илэрхийлэх нь байна. Үгийн сонголтыг зөв хэлэх нь байна. Дуу хоолойч гэсэн зөвөөр илэрхийлэх нь байна. Жишээгээ ч гэсэн зөвөөр авах нь байна. Энэ зүйлсүүдийг хэрвээ хийж чадахгүй бол гомдол үүснэ. Гомдол үүсээд нөгөө гомдлоо дахиад илэрхийлэхгүй яваад байвал дараагийн дугаарт нь нөгөө сэтгэл хөдлөлийн тесрэлт эсвэл эсрэгээрээ төгчрөл үүснэ. Тэ. Төгчрөлд орохоор хүний бие яадаг вэ? Яадаг үлээ те дээшээч доошооч гэл хэцүү ингээ хэрүүл хэвийн бус байдлаа алддаг шүү дээ те. Тэгэхээр бид нар нэгэнтэй л энэ дэлхийн хүмүүсийг асуувал бүгдээрээ л аз жаргалтай амьдрахыг хүсэж байгаа. Тэгвэл гэрүүлэлтэй болсноороо харилцаанд орсноороо яаж зөв амьдрах юм бэ? Энэ бүх гой зүйлсүүдийг яг мэрэгэн ухаанаар зохицуулаач. Тэгээ зохицуулдаг тэр зүйлс суралцаасай тий. Энийг нэг октоодынхаа чихэнд хүрчих юмсан. Тэд нар маань ирээдүйн гэргийнэр ээж нар л болно. Тэгээ хэрвээ ээж нар маань бас чадахгүй байгаа бол ээж охтын сургалт бас байдаг шүү тий. Яг тэр нөгөө сургалт гэснээс бид нар өсвөрийнхэнд зориулаад нэлээд хэдэн жил яг амьдрал бэлэнгээ сургалт хийж хахад яг энэ сэтгэл хөдлөл мэдрэмж бодлынхоо ялгааг таних гэл ингээл хийхээр хүүхдүүд юусоо сайн таньдаггүй байсан. Би ч бас ингээд юу лээ гэл ингээл сэтгэл судлаач яриаг одоо нэлээд баг 10 жилийн өмнө тэр сургалтыг хийж хахад нэрээ ийм ялгаатай юм байна штэ гэл мэдэж авч байсан. Тэнгүүд хүүхдүүд мэдэж авчаад ийм юм байна. Энийгээ би юусоо ойлгодоггүй байсан тий. Одоо ойлгодог боллоо, ялгадаг боллоо гэд. Тэгэхээр одоо ингээд тэр сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг тий сэтгэл мэдрэмж гэдэг зүйлийг тэгвэл барьж болохгүй юм байна гэдгийг өнөөдөр бид нар яриад ийм өөр шатанд гарцсан байгаа даа шүү дээ тий. Тэгэнгүүт за сэтгэл хөдлөл хуримтлагдаал ах юм бол мэдээж одоо харилцааны хувьд олон зүйл дээр эсвэл өөрөө дотроо ингээл нурж унаал байгаа шүү дээ. Ингээ их бороо орсны дараа нөгөө голын эрийг нурдаг шиг тий. Дотроо л нураад байгаа. Гаднаа болохоор ингээд зүгээр юм шиг тий. Би сул дорой байж болохгүй юм шиг тий. Би хин нэгний ачаанаас үүрэх ёстой, үүрэг хариуцлагатай гэл ингээл яваад байж байдаг тий. Гэтэл тэр маань ингээд байсаран байгаад нэг бол тесрэн нэг бол төгжрнэ гэж сая цаомаа маань ярьсан шүү дээ. Нөгөө талдаа тэгвэл тэр тесрээд төгжрээд байгаа маань ч гэсэн одоо биеийн өвчлүүдийг бас бий болгож яадаг тий. Тэр сэтгэл зүй гэдэг зүйл чинь тусдаа. Нөгөө талдаа одоо юу гэдгийг те бие махбод гэдэг чинь тусдаа биш байхгүй юу? Хамтдаа зүйл гэдгийг ойлгоод энээс болоод миний бие, энээс болоод миний сэтгэл өвдөд байгаа юм байна гэд ойлгочих юм бол үнэхээр гоё яагаад байгаа. Тэгэхээр биеийн өвчлөл яадаг вэ гэл тэгэхээр те сэтгэл зүйн дарагдсан тэр сэтгэл хөдлөлүүд бид яаж нөлөөлдөг вэ гэх юм бол мэдээж эхлээд нөгөө нойргуудалд ордог тий. Нөгөө тарих маань аюул гэдэг зүйлийг мэдэрдэг. Нөгөө дарагдсан зүйлс маань стресс болоод одоо тий хамгаалтын горонд би ингээд бие махбодороо шилжээд тэгээд нөгөө даавар ялгаруулахаа болчдөг нөгөө нойрны даавраа. Тэгээд нөгөө стрессэл бодоол айцаал бодоол тий аюул ирсэн байх шүү гэл нөгөө нойрны дааврыг ялгаруулдаг юм байна. За булчин чангарал өвдөлт бол мэдээж бас ирдэг тий. Бид нар уур бухимдлаа барих үед хүзүү өвдлөө, нуруу өвдлөө, мөр өвдлөө гэж ярьдаг тий. За тэгэл одоо тэр зүйлээ барих юм бол илэгчин өвддөг шүү гэл хүмүүс одоо маш сайн одоо хэлдэг штэ тий. За тэрийг дагаад нөгөө дархлаа маань үргэлж унжээдэг. Тэгэхээр байнгын одоо стрессийн даавар байгалах юм бол дархлааг бид нар ингээд унгаагаад өвчин янз бүрийн стресс тий сэтгэл санааны ядаргаа гэд олон зүйл рүү оруулж идэг байх нь байна. Тэгэхээр манайхан сэтгэл хөдлөлөө хуримтлуулахгүй байх ёстой юм байна гэдэг өнөөдрийн нэмэгдэн цагтлаас тий өнөөдөр гэрэлтмээр яаж байгаа ярианаас бас сонсож мэдж байгаа ах. Тэгэхээр та
залуучууд маань сэтгэл хөдлөлөө хоримтлуулсан үед яадаг вэ? Ямар байдаг вэ? Энэ талаар гоё яриад хуваалцаад ороод ирээсэй гэж урьж байна. Гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр нь гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар яг одоо хурж байгаа. Тэгээд магадгүй те бичээд намайг хүмүүс харчих үү дээ, миний асуудлыг мэдчих үү дээ гэж бодож байгаа бол 9986 104 5 дугаарын утсаар цомоо баясаа хоёр яг одоо ярихад бас бүрэн дүүрэн нээлттэй байгаа шүү. Холбогдоод ороод ирээрэй гэж урьж байна. Тийм шүү тий. За тэгээд өнөөдрийн загтал бичсэн бүсгүй бол өөрийгөө илэрхийлгээ, сайдаг, имээдэг тгсээ төвчээд явдаг тэр дундаа сэтгэл нь өвдөөд одоо ингээд шүнж нойр маань хурж чадхаа байлаад би маань өвдөж эхэлж байна гэдэг ийм тохиолдлуудыг нөхцөл байдлыг бол илэрхийлсэн байгаа ш тий. Тэгэхээр зэрэг өөрийгөө илэрхийлдэг байгаарай. За тэгээд магадгүй таныг яг ойлгож сонсох тэр нэгэн дэргэд тань байхгүй бол бичих тэ өөрийг тань үнэхээр сонсож чадах нэгнийг болоод өөрийгөө илэрхийлэх ярих гэдэг зүйлийг эмэгтэй хүн чи өөрөө ярьж ижил тэнхэрдэг тайвширдаг тэ тэр урам зоригийг бас олж авч идэг учраас яг энэ өгөгдлөө бид нар орхиж болохгүй байгаа байхгүй жишээлбэл гар утсыг бид нар цэнгэлжиж хэрэглэн гэдэг шиг цэнгэлгүйгээр бид нар өөрсдийгөө ингээд тэ бусдын төлөөд ажиллана гэдэг бол боломжгүй тийм учраас анхан шатанд бол бичих ярилцах за тэгээд хэл хязгаараа тогтоох гэдчлэн аргуудыг бас хэрэглээрэ тэгээд яаж гэдгийг мэдгүй бол бас бидэнтэй холбогдож болно. За энд бас ээж охидын сургалт их хэрэгтэй байна гэдэг сэтгэл ирсэн байна. Тийм тэгэхээр ээж охидын сургалтын талаар мэдээлэл бас илгээе те хувь чадаар нь. Тэгээд ер нь ингээд анзаараад тахаар ээжүүд охтууд яг нөгөө өсвөр наснд ороод ирэхээр ойлголцол гэдэг зүйл ингээд туршилгаас ч гэсэн кейсүүдээс ч гэсэн амьдрал дээр хараад тахаар айгу баг болт юм билэ. Ээжийн хайрыг өсвөр насны охтууд бол омега хайр гэж хүлээж авдаг гинэ. Аавын хайр бол яг нөгөө илүү застдаг, залруулдаг тий. Тэгээ энэ өсвөр наснд илүү аав ингээд оролцоотой байх нь айгүй чухал. Яагаад тэгэхээр ээжийн хайрыг нөгөө ээж угаасаа л намайг хайрлах хэвээр. Ээж ямар ч үйл нэхгүй хайр. Тий, хариу нэхгүй хайрлах хэвээр гэсэн тэр нөгөө ийм бодол тохио байгаа учраас ээж нь хүүе хуцаа ивгээ тавиач. Хүүе чи энийг ингэсэн биш, энийг ингээ анхаараач гэхээр хүлээж авдаггүй. Энэ байдал нь буцаад ээж охтуудын хувьд эсэргүүцэл үүсгээд ингээд дайсагнаад байгаа юм шиг тэр мэдрэмжүүдийг бие биендэнд төрүүлээд байдаг байна. Харин аав гарч ирээд тэн дээр юм бэлэхээр хүүхэд шууд ингээд хийдэг, хэрэгжүүлдэг, дуулууртаа ханддаг тий. Тэнгүүд ээж нар надад дуулууртаа хандсангүйгээд буцаад гомддог. Тэгээд охин нь ээж ядаргаатай тэрний оронд ангийнхаа тэр охинтой хамт бай, тэр хүүгүүнтэй хамт бай гэд гэрээсээ биш, гэртээ биш, гэрийнхаа гадуур гар явд. Ингээд энэ дунд нөгөө би хинбэ гэдгээ хайж явж байгаа хүүхэд маань буруу зам руу халтрах, эсвэл буруу хүмүүстэй нийлэх, өөрийг нь хаан чухал гэж үзэж байна. Хаан чи ямар гоё охин бэ гэж хэлж байна. Тэр газар байхын тохиолдол бүртгэд. Тэгэхээр яг энэ бүх одоо нөгөө нэг боломжууд, түлхүүрүүд, удирдлага ээжийн гарт байгаа. Ягаад гэвэл ээжийн хайр бол омега хайр. Ээжийн хайр бол тэр альфа хайр учраас яг зөв мэрэгэн ухаантайгаар хүүхдүүдтэйгээ харьцна гэдэг бол чухал шүү тий. Тэгэхээр ээж охидын болцоо бол яг 5 ээж охидыг бас ингээ бүрдүүлсэн байхад бол энэ болцоо эвент маань хийгдэх бүрэн боломжтой байна. Тийм шүү. Тэгээд их чухал шүү. Үнэхээр чухал. Тэгээд ээж одоо хүүгийн болцооч бас хийж болно тий. За тэгээд нөгөө сэтгэл хөдлөл гэдэг маань нэг бол тесрэх гээд байна, нэг бол төвөгжрөх гээд байна тий. Тэгээд одоо гинтхэн ингээл уур хилэн төрөөл тий, уур хилэн ингээл асгармаар байгаа тэр үед яг тэгвэл тэр сэтгэл хөдлөл маань барайд л байдаг те тэгвэл хизээ яаж тесэрд юм бэ гэл тэгэхээр хүн болгоо энийг бас ингээд нэг юм тухайн үедээ залуу байх та гэдэг ч юм уу те мэдэрчл байсан баг те гинтхэн л одоо хүн уурлаад ингээд өсчээд байдгүй шүү дээ тий. Тэр ингээ хоримтлагдаад за яах вэ? Энэ удаадаа би залхичи. Тгий ингээ гээл ингээ бодож явж байтал хоримтлагдаад, гомдоод, бухимдаад, шантраад, уурлаад ингээ тэр зүйл гардаг шүү дээ тий. Тэгэхээр хамгийн аюултай нь энэ тесрэлт нь яг юу гэдгийг тий яг тухайн одоо зүйлтэй гомдсон. Яг тухайн үед ямар нэг зүйл боллоо эхнэр нөхөр хоёрын хооронд тий. Тэгсэн чинь яг тэр шалтгаан дээр биш гэдэг байгаа байхгүй. Маш одоо жижиг зүйл дээр илэрдэг. Тэгэл одоо юу гэдгийг жишээлх юм бол одоо хүүхэд жижигхэн одоо 2-3 та хүүхэд хевсэн дээр ундаага асгачлаа тий. Нөхөр оймсоо дутуу бараачлаа тий. Тэгэнгүүт л тий нэг ингээд бухимдаал уурлал өмнө нь байсан тэр зүйлс нь асар том уур хилэн болоод хүүхэд рүүгээ ойрлол тий. Чи одоо хүн цэвэрлсэн мах чинь гэл тий. Нөхөрлөөгөө арчаагүй юм бэ над оймсоо айтайхан хураагаад байдаг байранд нь тавьчаачтэй гэдэг ч юм уу тий. Яг ингээд гарч ирдэг. За тэгээ гэр бүлийн ямар сөрөг үр дагавартай юм бэ гэлдэх юм бол гэр бүлийн гишүүд одоо тий ээжийнхаа эхнэрийнхаа одоо тэр гинтхэн тесрээд байгаа уур хилэнг ойлгохгүй ааштай юм бэ ууртай юм бэ тий зүгээр байж байгаа л чи гинт уурлал
аашлал хашгичаалах юм аа. Ор үндэстэлгүй ийм жижигхэн юм дээр инглээ гэл ингээл харилцаанд ингээл асуудал үүсч идэг. Хоорондоо муудалцах зүйлүүд гарч идэг шүү дээ, тий. Бодитоор. Тэгдэг шүү. Тийм болохоор зэрэг гэд нөгөө яамаар юм те. Дисрээд нөгөө шаар чинь ингээл өстэй хийн ингээд дүүрсээр хагаад хагардаг шүү Тийм. дээ. Хагархаас өмнө баг багаар суллаад тий. Тэгээ энэ дээр нөгөө яг анхан шатны одоо зүйл бол бичих ярилцах гэж хоёлаа хэлж байгаа шүү дээ. Нөгөө төгөөр гэр бүлийн гишүүд бас айгүй гоё би бинийг энэ дээр сонсдог, дэмждэг, нэг анхаардаг. Энэ хүний тэр асуудлыг шийдэхээс илүү энэ хүнийг ойлгож өгөх нь гэд хэлчих нь чухал байна гэдэг дээр нэг юм нөхрөөд маань, өсвөр насны хүүхдүүд маань, багчууд нь ч гэсэн юм мэдрэмжтэй байгаас ээжийг ойлгож өгөөсэй. Ээжийг хайрлаж өгөөсэй тий. Тэгээ ээжийг ойлгоод ээжийг хайрлаа тэгэхээр ээж үнтэй тансаг тий. Үнэртэй ус хувц хунар хоолндонд оруулах гэхээс илүү зүгээр л нөхөр бол ирээд тэврээд өч тий. Яанаас та хамгийн мундаг шүү. Зүгээрээ чи аашлмаар байвал аашлж болно чамд ийм ирэх байгаа штэ гэх хэлчихэд гэж тавьш гар явчихдаг штэ. Нөгөө нэг юу чи ингээд бүр тий үнэхээр ингээд сайн гарч идэг. Нэгэн үгний хүчинд л хийж идэг штэ. Тэгэхээр гэр бүлийн хүмүүс бие биендээ энэ гоё дэмжлэгийг үзүүлдэг байгаасаа. Тэгээ ийм гинт болохгүй. Тэгэхээр энийг ээж бид нар өөрсдөө л давхруулах хэрэгтэй тий нөгөө програмчлах хэрэгтэй гэдэг шиг арай муухай илэрхийлж яана л та. Гэхдээ яг хин нэг ингээ үзүүлчих хэрэгтэй байхгүй. Одоо жишээл уурлаад байгаа ахад зориулаа тий. За бүгдээрээ суугаарай. Бүгдээрээ гоё би бинийг өнөөдөр сонсох цаг гаргая. Тэг ингээд заримдаа уурлах юм тохиол байдаг. Би ч гэсэн заримдаа уурладаг. Би бүр хэтрүүлж уурладаг. Тэгэхээр хэдүүлээ би бинийг ууралж явах үед нь ойлгож өгье. Энд чинь гэр бүл гэхгүй юу? Энийний төлөө л бид нар тий энэ хүн байгаа юм. Цоомоо гэдэг ээж байгаа юм. Гэт ингээд бид нар байгаа учраас одоо бүгдээрээ би биенийхээ сонсох дуртай өгнүүдийг хийя ч гэдэг юм тий. Сонсох хийх дуртай үйлдэлүүдийг хийя гэд. Ингээд тэгэхээр зэрэг хүүхдүүд тайвшраад дараагийн удаа энэ зүйл маань ээжийн өдөрт ээжэд хэрэгтэй шүү. Аавд хэрэгтэй шүү. Бид нар ээж дараагаар яг тэгш хэрхээ идлээ явнаа. Тэ түүнээс ээж л ганцаараа чөчөд бодлын үйлчлэгч бүх юмыг нь хийгээл цогцоолаад бүгдэнд нь туслаад тэгсэрнэ ээжийн эмнэлгийн тусламж авах хэрэгтэй болсон чи хинч туслахгүй байвал хэцүү шттэ. Тэгэхээр ихэнхдээ юм болчиход идэг. Тэгэхээр энийг ээж нар бид нар өөрсдөө цогцоолж болно. Яг энэ дээр бүгдээрээ хуримтлагдахгүй тулд боломжтой үед ингээд жижигнэр ингээд мэрэгэн ухаан зараад хийгээд явах юм бол болдог шүү ээжүүдээ чаддаг шүү болно шүү гэж бас урамшуулмаар нь тий. Нөгөө болгонд бүтээн чадна туслана хайрлна гэдэг хоёроотой ээж нар те эмэгтэйчүүд тэгвэл өөрт нь тэгвэл хэцүү байх юм бол тусламж одоо хүсхээс те намайг ойлгоод өгөөч надад нэг юм цаг гаргаад өгөөч те намайг ууртай үед маань ингээд өгөөч те уурлах гад бухимдах гад байгаа үед маань ойлгоод өгөөч гэдэг тэр зүйлийг ингэж тусламж авахаас одоо ичхгүй байх айхгүй байх эмээхгүй байх ийм шалтгаанууд бас байна штэ те. Ер нь бол юу гэдгийг те би ээж хүнийхээ хувьд би эхнэр хүнийхээ хувьд би ингээд өөргөө биелүүлж чадахгүй байна. Би муу ээж байна. Би муу эхнэр байна гэл ингээл хүлээн зөвшөөрөх гээд идэх те өөрийгөө тэр хүлээн зөвшөөрөл дундаа ингээл би тэгвэл илүү сайн байх хэрэгтэй гэж хичээгээд идэг. Энийгээ тэгвэл хайчгал та. Ямар ч зүйл илүү сайн байж болно. Гэхдээ төгс байх ямар ч боломжгүй байхгүй те. Төгс байх. Ээж нар бол төгс байхыг хүсдэг, цэвэрхэн байхыг хүсдэг, ая тухтай байхыг хүсдэг, хүүхдүүдтэй хамгийн сайн байлгахыг хүсдэг гэдэг ч юм уу те. Нөхрөөсөө ч гэсэн надтай гоё харилцаасаа гэж хүсэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр зүйлээ ингээд болоод тий. Тэрэнд хэрвээ сайн байж чадахгүй байгаа бол нэг гим хийцэн юм шиг, гимтэн юм шиг тий. Буруутан юм шиг тэр мэдрэмжийг авч хаях юм бол магадгүй бусдаас эсвэл өөрөөсөө тэр зүйлийг даван гарах тэр их хүч чадлаа, их нөөц боломжоо олж харж чадна гэж би бодоод байдаг байхгүй. Тэгэл нөгөө нэг тэрийгэ даван туулах, тэрийгэ шийдэх ч гэдэг юм уу те. Саяхан бидгээд нэг ажил дээр ярьжсэн чинь баясагч чи их хоол хийх дурггүй гэлөө, хоол хийдгүү гэлөө гэл те. Та ч бүр орой их тунтдаг гэлөө, тэгээ одоо модоо гэл те. Нөхөр гэр бүлийнхэн чи яад ийд ингээл ярьсан. Тэгэд энэ бол яг би дурггүй гэж байгаа даа биш те. Дурггүй гингөт би тэрийг хийдэггүй гэсэн үг огт биш те. Тэр юу вэ гэх юм бол би зарим үед ядарч байна гэдгээ хэлэх чадaltaй одоо тий эсвэл тэр зүйлийг хэлэхдээ нэг юм зоригтойгоор хэлчихдэг л гэсэн үг байхгүй. Тэгээ эвтэхнэр тий би яста хоол хийх дурггүй гэлтэнгүүтээ ерөөсөө хийдэггүй гэсэн үг гэж нөгөө нэг дуучин амина нэг явжсэн үстэй би яста цагийн тулах юм бол шалыг тултал нугаар гэдэг шиг хоолыг тултал хийн гэдэг шиг мэдээч хийх ёстой цаг үедээ хийн.
Харин хэрэгтэй үедээ би ядарч чинь надад тусламж хэрэгтэй байна. Чи надад энэ үед туслаач те. Би орой эрт тедэн цагт унтчвал миний бие махбод сэтгэл санаа ийм байд юм а. Тедэн цагаас даввал би тийм байд юм а гэдгээл хэлж чаддаг болцсон л гэсэн үг. Тэгэхээр энэ дотор маш их ялгаа байгаад идэм билээ. Яг энийг хэлж чадахгүйгаас болоод маш их ядардаг тий. Үнэхээр цуцдаг, бууж өгмөр санагддаг. Тийм учраас олон эмэгтэйчүүд бас бууж өгдөг штэ. Ер нь нэг юм өөрийгөө яа гэж хэдэн хөхтэй яаж гэж дахиад нэг юм хоолны саваар явах те яшиг шиг салъя гэж салчдаг ч юм те. Энэ бол хамгийн буруу одоо үрдэм явсаар хагаад ерөөсөө эцсийн туйлтал нь энэ салалт болж хуурж байгаа байхгүй. Тэгэхээр ийм үрдэн олон гэр бүлүүдэд маань бид нар аргаал хэрэглээгүй шүү дээ. Боломжуудаа ашиглаагүй гэж бид нар одоо тий нөгөө тэмцээндээ нөгөө барианда ялагдсан үнтэй ялгаагүй байхгүй. Тэгэхээр боломжуудаа ашиглах хэрэгтэй. Мэдээж зүрх сэтгэлд одоо янз бүрийн зүйл хоримтлагдаж болно. Тухайлбал одоо X ээж маань талаар тий эсвэл одоо юу гэдэг найзын маань талаар эсвэл нөхрийн маань одоо юу гэдэг тааргүй таарамжгүй хүмүүсийн маань талаар ч гэдэг хинээч талаар юу ч хоримтлагдаж болно. Тэр ихтгэл өсвөр насны хүүхдийн маань багшаас ирэх тэр комментууд ч ихсэн хоримтлагдаж болно шүү дээ. Тэгээ энийг ингээд хоримтлагдаж болно гэд хүлэмж шөөрөөд энтэйгээ ингээд эвлэрээд байгаа цүүлдэ хоримтлагдсан энэ зүйлстэй дийлдээ дуусах биш. Харин бид нар яг энэ дээр яг яах вэ гэдэг тэр арга ухааныг бодох хэрэгтэй. Тэгээ олон тохиолдолд бас яг тэндээс ч тийм яриад байна, эндээс ч юм нөгөө хоримтлал дундаа ороод төөрчдөг юм шиг. Нэрэ тэгсэн чинь ийм ирээд байгааг ингэж харахтаа манай хатан мэж намайг ингэж бас хэлсэн биз. Йоо гэл ингээл бүр дарагдал юу яасаа хэцүү юм бэ гэл дийлдэгдэд тий. Тэгэхээр энэ дунд ирж болноо. Угаасаа ирэхгүй байх гэж байхгүй шүү дээ. Бүгдэнд нь ирж байгаа. Бүгдэнд нь олон хүүхдтэйгээс болоод ирж байгаа, дарамтууд ирж байгаа, ядарлууд ирж байгаа. Нөхөртөө гомдлсноос болоод үл ойлголцлууд ирж болно тий. Бүгдэнд нь хатам ээжээс ааваас ирдэг янз бүрийн таархан шүүмжлэл бад үгнэлтүүд ирж болно. Зүгээр энэ ирдэг зүйл. Харин энэ дунд тэгвэл яаж гэрэлтэх вэ? Энэ дунд яаж гой хүчээ тэнцүү хуваарлаад мэрхэн ухаантайгаар энийг гой энэ тактикийг өөрийн болгож ашиглах вэ тий. Тэрийг л ингээд бүсгүүчүүд маань олоод авчаасаа сураад авчаасаа хэрвээ ингэж чадах юм бол бид нар энэ гой бот номыг тий энэ нэг сургуулийг амжилттай хаагаад ирээдүйн гэргээ болох охиндоо өглөөлмөр шин. Миний охин ингэдэм билээ. Тэгээ энэ үед нь тэгчүүл айгу зүгээр юм билээ гэд гой ирүүлэр зөвөө сайн зүйлийг өгүүлмээр шин. Муухагаар бохроор биш тий. Нэг юм читгэрлэг аргаар биш. Тэг их гоёор тий өвлүүлмээр байгаа байхгүй. Яг үнэ нэг тийм бичлэг яваад исэн шүү дээ. Ингээд эмээ, ээж, охины охин гэдэг ингээд дөрвөн үе ингээд зогссон тий. Эмээ маш том чулуу охиндоо өгөөл тий. Ээжд өгөөл ээж тэгсэн чинь тэр нь улам томрол охиндоо өгөөл. Тэгсэн чинь охин тэр үед аваад нөгөөдхийг шууд хаяад охиноо эргэж хараад тэрвэрж байгаа тий. Тэр үйлдэл бол ерөөсөө ингээд нөгөө энэ сэтгэл хөдлөлөө хоримтлуулахгүй байх зүйлийг тий цааш нь өвлүүлэхгүй ингээд илүү зөв арга замуудыг ингээд өвлүүлэх боломж юм а гэдэг ингээд харуулж байгаа маш гоё юм бичлэг яваадсан. Тэгэхээр ерөөсөө л бид нар амьдралдаа тий энийг ингээл хийгээл сурцсан дадцсан. Энэ ингээл байх л ёстой юм тий нөгөө өмнөхөөсөө авцсан байгаад байгаа зүйлийг тэгвэл бид нар болох хэрэгтэй байгаа тий. Болох хэрэгтэй буюу одоо юу гэдгийг удирдах гэж бид нар сэтгэл хөдлөлөө удирд гэж хэлээд идэг тий. Тэгээ удирд гэсэн чинь тэгвэл твчих хэрэгтэй юм уу? Эсвэл яг энэ зүйлийг энэ чигээр нь авч яваад хуулбарлаад копи паст хийгээд цаашаа аваад явах хэрэгтэй юм уу? Тэгвэл улам томрно шүү дээ тий. Томруулаад аваад явах хэрэгтэй юм уу? Эсвэл энийг би жихнээсээ удирдаад тэгээ эрүүл аргаар гадагшлуулахыг хэлээд байгаа юм аа. Тэгээ сэтгэл хөдлөлөө тухайн үед нь гадагшлуул. Одоо нөө загтал дээр ирсэн эмэгтэйд ингээд анхны тусламжийн зөвлөгөө олгоод радиогоор ингээд хүргье гэд тий. Эхний ээлжинд чи өөртөө хилээд үз тий. Тэр мэдрэмжүүдээ хилээд үз нөө мэдрэмжээ нэрлэж сур гэж сэтгэл судлаачид маш их ярьдаг штэ тий. Би ингээд нэг тийм ягаад ч байгаа ингээд нэг юм бухимдаад байна гэдгсэн чинь магадгүй гуниглаад байгаагаа бухимдаад байна гэж тий ганцаардаад байна гэл ингээд илэрхийлэх хэвээр тий. Одоо жишээлх юм бол би өөртөө тий тухайн үед одоо юу гэж хэлэх вэ гэвэл би яг одоо ууртай байна тий уурлаад байна. Ягаад тэгэхээр би маш их ядарсан байгаа юм байна. Тэд ядарсан учраас энэ намайг муу ээж тий гэж харагдуулах гэдэг. Гэхдээ үгүй юм байна. Би муу ээж биш, харин би ядарсан юм байна. Би зүгээр л адилхан л хүн штэ тий гэд ингээд ямар мэдрэмжтэй байгаагаа ингээд тухайн үед ингээд тэмцээд байх биш, өөртөө хилээд
ингэх юм бол тэрийг ингээд бууруулж идэг тий. Тэгээ магадгүй бүх зүйл дээр ингээд ээжүүд нөгөө төгс байх гал, сайн байх гал тий юм болгон дээр ингээд оролцоол дэмжээл бусдад ч гэсэн чин сэтгэлээсээ туслах гал хэн нэгний үүргийг үүрхэд байгаа үедээ энэ удаад би энийг хийж чадахгүй нэ тий. Энэ удаад хүмүн чи өөрөө энийг өөрөө хийчих тий. Чи чинь тэдэн настай шүү дээ. Чи энийг хийх чадaltaй чадвартай. Энэ удаад би амарчмаар байна. Тий нөхөртөө тий чи хүүхдээ хараад өнөөдөр ингэчээч би гарч өнөөдөр ийм ажил амжуулмаар байна гэх жишээгээр одоо үгүй гэж хэлээд одоо тий өөртөө цаг гаргадаг байх нь чухал шүү л гэж хэлмээр байна. Тийм шүү. Яг таныг ярьжсэн чинь нэг ахын ярьжсэнийг бас саналаа. Тэгээ тэр ах маань болохоор 40 гараад 40-ийн дундуур ороод 45 маа болоод ирэхээр хүн чинь айгүй гоё олон юм ингээ гоё боддог болт юм билээ шүү дээ. Ах гоё эргэтэй хүн тэгж за юу бодож ийн гэдгсэн чинь үнэгээ жижигхэн юм ингээл өн төглөх зүйлсүүдийг хараад уртнал энийг яагаад ингэ хийцээ. Энийг ингэж хийхгүй шүү дээ. Засан залруулах гэдэг үү байхгүй юу гэл тэгдэг байсан болвол энэ ийм болох нэг шаардлага байсан л юм байлгүй дээ. Тэ энэ хүртэл ингээд хөөрхийн ямар нэгэн тэмцлийг бас туулж ирээл хамгийн сайнаараа хийж байгаа нь ингээд зогссон юм байлгүй дээ. Тэгээ цаашаага болохоор юу гэж боддог болсон гэхээр зэрэг энийг аваад яваад энийг ингээд хийчих хүмүүс нь ухаантай. Тэр хүмүүс хийж чаднаа. Тэр надаас бусад хүмүүс ч гэсэн ухаан байгаа. Бусдаа ч гэсэн хийж чаднаа гэж боддог болсон ч гэсэн амар тайвширт юм. Амарлан гэдэг. Тэгээ бусад юмнуудыг харахаараа л та цугалцаал ингэчгүй байсан юу гэдэг ингээд болтим байлээ гэд эрэхтэй. Тэгээ ярьжсэн аахгүй. Тэгээд вау ямар гоё юм бэ. Тэр насан дээр нэг бол очих юмсан гэж бодож байгаа байхгүй. Тэ. Тэгэхээр бид нар ч нөгөө тэгж бодоод байдаг шүү. Хүүе энийг чи ингээ муухай болгоцсон байна. Энийг ч заавал одоо хүн ирэх чахад энэ чи юм бохор байд. Энэ тэр ч тийм байна гэд. Хинээ чи тэрийг ингээ шүү. Инээ чи энэ шүү. Яг одоо нүдэн дээр ингээд гэлтэй гэдэг болвол зүгээр л хоригчих гэж байгаа байхгүй. Тэрийг хийх хүүхэд чинь хийх ухаан байгаа. Тэр хангалттай хийж сурч чадсан. Зүгээр тэр хүүхдэд биеийн даалгаад тэгээ тэр зүйлийг ойлгоо тий хийж чадна гэдгийг өөрөө ойлгоод ингээ хүлэмжшөөрөд тэгээ ирэхэд магадгүй тэр чиний хүлээлтээс даваагүй байх юм бол зүгээр энэ хүүхэд энэ хүртэл хийхэд тий боломжийн л байсан биш тий тэр дахиад цаашаа үргэлжлүүлж чадна. Эн чинь хөгжил واخгүй юу. Ингээ ойлгож өгөөд ингээ тэр нь цухалдахгүй сөрөг хариу үйлдэл үзүүлэхгүй гэдэг аваа гаргаад тий энэ айгу гой санагцсан. Яг юм болгонд л ингээл үсчээл оролцох гол бүгдийг зохицуулгаал тий шалаач угаан хоолооч хийн ста нэрэ десертэр ч өөрөө бэлдэн буудангийнхаа бүтээлгийг ч өөрөө янзлан тоосооч өөрөө чарчин гэхээс илүүтэйгээр энэ хоёр бүтээлгээ янзлаарай. За тэр охин ширээгээ засаарай гэл тий. Тэгээ дутууд төлөвөг байг л дээ. Зүгээр штэ. Охин маань зассан ширээ яаж ийн гоё ягаад тээ хөөхөн байгаа тээ хэр тэр жочин тийм биш тээ ямар хөөхин гэл тээ яг л тэр ээж яаж харж гинөө тэрөөр л хүлээж авна шүү дээ. Тэр өнөөдрийн цагтлын маань эзэн дутууд улмыг зүйлээ дутууд улмыг гэж битгий хар хүүхдүүдэд тань хийсэн алдаатай одоо нөхрийгөө тэгсэн шүү дээ. Нөхрийн маань хийсэн зүйлс дутуу харагдаад байна. Тэгэхээр битгий уурлаа. Тэр чадгаараа хийж байгаа нь их юм багхгүй юу? Хийж өгж байгаад нь бараг талархах. Тэр дүүрэн гүйцэтгэл 100% гүйцэтгэл гэж юу юм бэ? Түр тэрийг аваа хайчих. Бүх юмд та заавал оролцох хэрэггүй. Нөхрийнтэй нь хийж байгаа нь хамгийн том амжилт байхгүй юу? За үнэхээр тэгээд дутуу харагдаад ингэж байгаа л хараа энэ дээр нь энийг нэмчүүл. Гоё олччаа. Чад хаарда. Ваа ингээр чин гоё олчдаг байхгүй. Ингээ ивэл гоё идэв штэ. Энийг бас ингэчтэй юм бэлээ. Гэт нэг өөр арга барилаар хилээд үсттэй. Уурлаж, зухалтаж, шүүмжилж, буруутгаж одоо хүртэл ийм ч юм сураагүй гэж ээжтэй нь хамт хольж биш тэ. Тэгээ байгаагаар ингээ хүлээж авцсаар танд өөрт нь чамар, нөхөр танд чамар тэ. Яа тэгвэл бид нар бүх зүйлийг төгс амжуулдаг баатар эмэгтэй гэж нэгч байхгүй тэ. Ханаас ч олдохгүй тэ тийм. Уйлах, ядрах, уурлах тэр тусламж хүсэх нь таны сул доройх зүйл биш шүү тий. Тэгээ харин яг тий та бол яг амьд эрүүл байна гэдгийн тэр шинж тэмдэг байж болно тий. Тэгэхээр энэ бол таны сэтгэлд өгч байгаа дохио учраас энэ одоо ядарлыг ч гэсэн талархаж хүлээж аваад намайг амрах хэрэгтэй гэдгийг маань хэлж гинэ гэд тэрийг хүлээж аваад би нэг 30 минут унтчихъя гэд унтчихдаг байх хэрэгтэй тий. Яг үнэ. Хоригдлог
За. Хуримтлагдсан сэтгэл хөдлөл бүхэн таны дотоод гэрлийг тэр бүдгэрүүлж идэг учраас өнөөдрөөс эхлээд өөртөө үнэнч байгаарай, мэдрэмжээ ага тий хайрладаг, тэрийг илэрхийлдэг байгаарай, өөртөө жаргалтай байх тэр боломжийг өөртөө болон эргэн тойрны хүмүүстээ өгөөрэй. Тэгээ ээж хүн энийг хийгээд ирэхээр хүүхдүүд ч гэсэн хийдэг болов шүү тий. Цаг дууссан шүү дээ. Яг үнэ цаг дуусчлаа. Тэгээд нөгөө хүмүүс ингээл тэгдэг штэ мундаг шүү гэл нэг тийм хүмүүсийг те мундаг шүү гэхээс илүүтэй нөхрийн хувьд би чамтай хамт шүү, чамайг дэмжнэ те би чиний дэргэд байгаа шүү гэж хэлэх нь айгүй чухал санагддаг штэ. Надад л мундаг шүү гэдэг үгнээс тэр нь их гоё байдаг. За тэгэхээр гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр нь өнөөдөр хуримтлагдсан сэтгэл хөдлөлийн талаар ярьлаа. Тэгэхээр хуримтлагдсан сэтгэл хөдлөл гэдэг зүйл байх ёсгүй маа гэдгийг ярьлаа те. Гарах хэрэгтэй, тесрэхээс өмнө төвчрэхээс өмнө гарах хэрэгтэй. За тэгээд эмэгтэйчүүдийн хөтөлбөр маань энэ түрээд өндөрлөж байна. 2 дугаар студид Баясаа Цаама хоёр нь ажилласан. Тэгээд урайгаа хайлаад өндөрлөө те. Гэрэлтэж гэрэлтүүлээ. Тэгээд бидэнтэй хамтдаа байсан сонсогчдаа танд баярлалаа. Пүрэв гарагт 12 цаг 5 минутаас эргээд уулзнаа. Түр баяртай. Баяртай. Бүсгүүчүүд хамтдаа хамгийн чухал гэх асуултыг хөндөж өөрийгөө илэрхийлэхэд хэрэгтэй бүхнийг гэрэлтэн эмэгтэйчүүдийн цагаар хуваалцсан. 90 секунд. Хүний амьдралд өөрчлөлт авчрах богинохон хугацаа. Зөвхөн 1 минут хагасын дотор та бусдын амьдралд шинэ боломжийг олгоно. Маркетинг утас 8866 1045. Та насныхаа эцэст жаргахыг хүсэж байна уу? Энэ асуултаар бид өнөөдрийнхөө өдрийн шигтгийг таны оюун бодолд хүргэх гэж байна. Хүүхдээ задаж хүмүүжүүлэх нь зөв буруу юу? Мэдээж туйлын зөв биш ч гэсэн туйлын буруу биш.